Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 343 дугаар анги. Суин цуглаан. Сонирхолтой болох нь дээ. Гобогийн үгийг сонссон Чүфэн гинт саналаа. Гобо түүнд сануулаагүй байсан бол тэр өнөө шөнө суин цуглаан албан ёсоор эхлэнэ гэдгийг таг мартчих байсан биз? Дээрээс нь өнөө шөнө алдарт тосгоны 100 үзэгслэн тохид царайгаа ил гаргах болно. Тийм шүү. Өнөөдөр алдарт тосгон мянган манган суултаа хийх дайнаа зарлахын зэрэгцээ сүүн цуглаанаар дамжуулж биднийг тэр дайндаа оролцуулна гэж Гобо хэлв. Тэр чинь л хүн бүрийн хүсэж байгаа зүйл үсттэй гэж Чүфэн догтлон хэллээ. Магадгүй шүү зонгио ахтай уулзцгаая. Тэр чамтай уулзахаас тэсэн ядаж байгаа гэж хэлээд Гобо инээмсэглэн Чүфэний мөрөн дээр гараа тавин сүүн цуглаан болох газар руу явлаа. Алдарт тосхны төв хот нь асар томоос гадна шөн дундын үзэмж нь үгээр илэрхийлэхийн аргагүй үзэгсэлэнтэй харагдаж байлаа. Гэвч өнөө шөнийн хамгийн үзэгсэлэнтэй зүйл төв хотод биш, харин хотын захад байдаг уулын бэлд болж байсан юм. Цагаан үйлс хөрхрээ туулын ориглыг хүрээлж байсан ба тоо томшгүй олон хүн тэнд баяр тэмдэглэж байлаа. Энэ бол суин цуглаан болох газар. Гэвч газар доорх шалгалтанд хэдэн 10 мянган хүмүүсээс мянгч хүрэхгүй хүмүүс тэнцсэн. Гэхдээ тэр шалгалтыг давсан хүмүүс бол жинхэнэ гоц суутнууд ба нэгч энгийн хүн байхгүй. Овоо цоглог байх ч нэ. Алдарт тосгон энэ арга хэмжээндээ маш удаан бэлдсэн бололтой. Чүфэн уулын оргил дээр ирээд диваажин мэт үзэгсэлэнтэй байгаль хүний гараар бүтсэн сүр жавхлант хөшөөнүүдийг хараад алдарт тосгоныг энэ арга хэмжээнд маш их хүч хөдөлмөр шингээснийг гадарлав. Алдарт тосгоны 100 гоо бүсгүй гарч ирээгүй ч гэлээ 9 нутгийн бүхий л гоц суутнууд цуглан ярилцаж байлаа. Энд байгаа бүхий л хүмүүс 9 нутгийн төрөл бүрийн хүчрхэг бүлгэмээс ирсэн болохоор бүгд л бусадтай найзуулахыг хүсэж байв. Шалгалтанд тэнцсэн олон гоц суутнуудаас гадна алдарт тосгоны олон сурагчид уулын оргилд ирсэн ба ихэнх нь огтуд байлаа. Эмэгтэй сурагчид алдарт тосгоны дөрөмт хувцастай байсан ч гэлээ бүгд л тансаг эдлэлээр гангарсан байв. Алдарт тосгоны сурагчид өндөр байр суурьтай ч гэлээ энд цугласан хүмүүс тэдэнтэй л адилхан залуу үеийнхэн. Дээрээс нь 9 нутагт тэвийн жинхэнэ гоц суутнууд болохоор эмэгтэй сурагчид догдлохгүй гэд ч яах вүлээ? Магадгүй тэд мөрөөдлийнхөө нөхөртэйг уулзрах юм билүү? Ихэнх залуу гоц суутнууд алдарт тосгоны үзэгсэлэнтэй охтуудтай танилцахыг хүсэж байсан юм. Учир нь энд 1000 гаруй эрчүүд цугласан байхад ердөө л 100 гоо бүсгүй нөхөрт гарна. Тийм ч учраас олон хүн хоосон буцахыг хүсэхгүй байгаа болохоор алдарт тосгоны бусад үзэгсэлэнтэй охтуудтай танилцахаар шийдэцгээсэн юм. Ядаж л тэдэнд сонголт байна. Нэг онцгой барилга дотор хөгшчүүд хоорондоо ярилцсан инээлдэж байхыг Чүфэн олж харлаа. Тэр хөгшчүүдийн аавра огтхонч сул дорой биш ба бүгд парафаундын 9 дугаар төвшин байв. Заримийнх нь төвшинг тодруулж чадахгүй байсан болохоор тэд гарцаагүй тэнгэрийн төвшөнд оржгсон байх гэж бодлоо. Ихэнх нь ирчихжээ. Манай ертөнцийн сүнс бүлгмийн хідэн настангууд ч бас ирсэн байна. Тэд залуу үеийнхэнд золгүй зүйл тохиолдож магадгүйгээд санаа зовж байгаа байх. Гэхдээ л энэ алдарт тосхны зохиож байгаа сүйн цуглаан амжилттай болох болно. Үүнээс болж маш олон хүчрхэг хүмүүс мянган мангас уултаа хийх дайнд татагдж орно. Гэд Гобо санаа алдан хэллээ. Энхэд Чүфэн нэг мэдээтэй шүү. Газар доорх шалгалтанд сураггүй болсон хүмүүсийг хайж угаад тэд донтой хөгшин Ванцяны цогцсыг олсон гэсэн. Тэр хөгшнийг 1-р байранд ороогууд гайхах зүйл алга. Тэр алуулчихсан байжээ. Гэхдээ хэн түүнийг алсан юм бол? Хязгааргүй газар доорх ордны шалгалтанд түүнээс өөр тэнгэрийн төвшний хүн байгаагүй дээ. Тийм зүйл болсон юм уу? Гэж Чүфэн гайхсан дүрсгэлээ. Түүнийг алсан хүн нь Жан эзэнт гүрний Жан Вушан гэдэг залуу хүү гэдгийг тэр маш сайн мэдэж байгаа. Хараач, Тан Ишив, Сон Цинфэн хоёр ирчихлээ.
Гэнэт цугласан эмэгтэй сурагчид хаашгирч бүгдээрээ уулын оргилд хөргөдөг зам руу гүйцхээлээ. Тэд бол тан сон нутгийн залуу үеийнхнээс хамгийн хүчтэй нь. Явж харцгаая. Тэр хоёрын нэрийг сонссон бусад гоц суутнуудын царай нь ховирч тэдний зүг гуйлээ. Халдарт урилгаар өргөдсөн гоц суутнуудыг хармаар байна уу? Гэж Гобо асуулаа. Мэдээж очиж харцгаая. Тэд чинь залуу үеийнхний хамгийн алдартай хүмүүс шүү дээ. Гэж Чүфэн нэмсэглэн хэлэв. Цугласан хүмүүсийн дундуур чихэлдэн гарсны дараа Чүфэн дөрвөн өндөр царайлаг залуус уулын оргил руу олон настан сурагчдаар замчлуулан ирж байгааг олж харлаа. Тэр дөрвийн нэмсэглэг төрх бардам занг нь нууж үл чаднаа. Эргэн тойрны шивэр авир ярианаас Чүфэн тэднийг хаанхын хэн болохыг мэдсэн юм. Тан нутгийн Тан Ийшүү, Сон нутгийн Сон Цинфэн, Юан нутгийн Ба Юнфэй, Мэн нутгийн Лю Шаояо. Залуу үеийнхнээс хамгийн алдартай дөрөв. Миний сонссноор бол тэд бүгд Азурын нутгийг доромжилж дорд үздэг гэсэн. Тийм ч учраас Зантианы тэднийг тулаанд дуудсан гэлцдэг. Гэж Гобо Чүфэний чихэнд шивнэлээ. Азурын нутгийг доромжилсан бол тэхэн аргагүй. Түүний үгийг сонссон Чүфэн ч хөмсгөө зангидав. Чүфэн өөрөө Азурын нутгийнх болохоор тэр дөрвийн анхны сэтгэгдэл тун тааруу болж харин Зантианыгийн талаарх бодол нь хамаагүй эерэг болсон юм. Гентийн гэрлийн туяа жирвс хийж олон хүний дээгүр нисэн өнгөрч цугласан олны дунд зогслоо. Тэр өнөөх дөрвөн гоц суутантай нас ойролцоо харагдахч тэдний тансаг ховцсны хажууд энгийн л ховц өмссөн байв. Тэр энгийн ховцтайгаас гадна өндөрч биш царайлагч биш байв. Ёстой л авах юм нэгч байхгүй гэмээр залуу зогсож байлаа. Гэвч түүний ааваранаас харвал огтхон ч энгийн нэгэн биш гэдг нь тод байв. Учир нь түүний аавраа нь Тэнгэрийн нэгдүгээр төвшин байсан юм. Гэвч Чүфэн түүний хүчрхэг ааваранаас илүү нуруунд дээр нь байгаа зэвсэгт анхаарлаа хандууллаа. Тэр зэвсэг нь хугарсан модон сэлэм байсан ч энгийн нэгэн модон сэлэм биш юм. Сэлэмний дээр маш нууцлаг тэмдэгнүүд байсан ба аимшигтай их энерги агуулж байлаа. Өмнө нь тэр Жебофаны өмссөн өргөст хоёрыг дээрч бас адилхан тэмдэгнүүд харж байсан. Тэгэхэр энэ хугархай модон сэлэм элит зэвсэг гэсэн үг. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 344-р анги. Элит зэвсгийн сүр хүч. Муран юу? Элдний бурхан хөндийн залуу ахлагч Муран юу? Залуу ахлагч гэж сурагч мөртлөө бүлгмийн дэд ахлагч болсон хүнийг хэлнэ. Түүний нуруунд дээрх нөгөө тэнгэрлэг модон элд гэдэг элит зэвсэг нь үү? Тэр залууг ирэхийг харсан хүмүүс олон ч хүн гайхширан уулга алдлаа. Суй нутгийн залуу үеийнхний шилдэг хүн ирсэн нь энэ юм. Муран юу? Чи өгөхийг хүсээ юу? Миний толгой дээгүүр ниснэ гинэ? Муран юу? Чи үнэхээр зоригтой юм а? Элдний бурхан хөндийн залуу ахлагч боллоо гэд хэн ч чамайг дийлэхгүй гэж бодоо юу? Түүнийг гарч ирэхдээ зэрэгцэн дөрвөн гоц суутан Муран юу руу чэжлэн чангаар хашгирлаа. Муран юугийн үйлдэл тэднийг уурлуулсан нь тод байв. Та нар л миний замыг хаагаад байсан болохоор дээгүр чинь харайсандаг. Харин та нар л өөрсдөө толгой дээр чинь гიშгсэн гэж бодоод байвал одоо яалтай вүлээ? Өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэдэг баха. Гэж Муран юу бардам гэгч нь инээмсэглэн хэлээд ахиж тэдэнтэй юм ярилгүй уулын оргил руу алхав. Муран юу? Нана зогс! Муран юуг холдохоос өмнө өнөөх дөрөв түүнийг бүслэн авлаа. Яг энэ үед хүм бүрл өөрийн эрэхгүй хойш ухран зай тавьж өгцгөв. Ийм нөхцөлд алдарт тосгоны настангуудаж оролцсонгүй. Харин ч бүр бусадтай цуг тэднийг ажиглан сууцгааж байлаа. Үнэн дээр бол энэ уулын оргил дээр хаа сайгүй тулааны маструуд байгаа. Тэд залуу үеийнхний тулааныг зогсоолгүй ажиглах дуртай. Нохтууд минь битгий зам хаагаад бай. Холдоцгоо. Гэж Муран юу хөмсгөө зангидан захирангүй өнгөөр хэллээ. Муран юу? Чи үнэхээр өнгөрөө юм а? Чи ганцаараа Тэнгэрийн төвшөнд орсон гэж бодоо юу?
гэж дөрвөн гоц сууднууд хуйтнаар хэлээд аврагаа цацруулж эхлэх үед эргэн тойрны орон зай гажих шиг болов. Тэр дөрвүүлээ тэнгэрийн төвшөнд орчихсон байлаа. Ямар хүчтэй юм бэ? Харахгүй л алдарт өрлөг авсан хүмүүс мөн дөө. Өдийн насан дээр тэнгэрийн төвшөнд орно гэдэг ирээдүйн хязгааргүй их боломжоор дүүрэн гэсэн үг. Ийм гоц суутнуудтай гэрлэх гэж байгаа эгчдүү нарынхаа өмнөөс баярлаад ханахгүй нь. Ийм гоц суутны ихнэр болчих юм бол өөр хөсөх зүйл юу байна? Тэдний хүч чадлыг харсан эрчүүд сүрдэж цожирдсон ч гэлээ эмэгтэйчүүд мөрөөдөлтөө умбаж байсан юм. Гэхдээ эмэгтэйчүүдийн бурууч гэж юу айхав? Эмэгтэй хүн бүрэл төшиг тулгуур болох эр нөхөр хүсдэг. Та нар тэнгэрийн төвшөнд ороод яадаг юм? Зам тянид нохоо шиг нүдүүлснээ мартаа юу? Гэж Морон юу бардам гэгч нь хэлэхдээ тэднийг дооглох шиг болов. Морон юу? Чиний онгороо занд хязгаар гэж ялгаа? Өнөөдөр эзгийн чинь өмнөөс чамд хичээл заагаад өгье л дөө. Тэдний амьдралын хамгийн гутамшигтай үеийг дурсах үед дөрвөн гоц суутнуудын нүдэнд нь уур хилэнгийн гал дөрлөж шууд дайрлаа. Тэр дөрөв ямар ч тулааны техник хэрэглэлгүй цохиж өшгөлсөн ч гэлээ. Цохилт өшгөлөлт бүр тэнгэрийн энергийг агуулж байв. Тэдний цохилт бүр уулыг ч нураахаар байсан юм. Та нар өөрсдийгөө хит өндрөөр үнэлж байна. Морон юу хуйтнэр инээмсэглээд нуруунд дээрээсээ тэнгэрлэг модон элдээ суглах үед ер бусын гэрэл цацарч янз бүрийн тэмдэгнүүд Морон юугийн биеийг бүрхэн авч хүчийг маш ихээр нэмлээ. Яг энэ үед Морон юу элдээ тэдний зүг чиглүүлэх үед хязгааргүй энергийн даралт тэнгэрээс бун тэднийг газарт хүчтэй унгав. Тэдний унсан газар том хар нүх өөслөө. Тэд ч энэ энергийн даралтыг эсэргүүцэж чадахгүй байсан юм. Тэнгэр минь, Морон юу ийм хүчтэй юм уу? Ганцхан дайралтаар дөрвөн гоц суутныг ялчихлаа. Үгүй ээ, Морон юу хүчтэйдээ биш. Харин түүний тэнгэрлэг модон элд хүчтэй байгаа юм аа. Энэ бол элит зэвсгийн хүч. Элит зэвсэгтэй байхад тан ишүү сон цимфэн тэр хэдч биш. Тэнгэрийн 2 дугаар төвшний хүнч түүнийг дийлэхгүй байх. Гайхалтай. Томог төгүүлснээр элит зэвсэгнүүдийг нийл ягаан нөмрөгт ертөнц бүтээгч онцгой сүнсний тойргоороо тулааны эзэн төвшний хүмүүсийн онцгой авран дээр тулгуурлаж ертөнцийн газрын чанартай түүхий идээр бүтээдэг гэсэн. Элит зэвсгийн хүч нь ертөнцийг дөргих чадaltaй. Элит зэвсгийг бишрэхгүйгээд яалтай билээ. Элит зэвсэгтэй хүмүүс бүгд тухайн нутгийнхаа захирагч болцгох чамтай. Тийм шүү. Ийм нандин эрдэнсүүд зөвхөн эрт үеэс л өвлөгдөж ирсэн. Одоогийн 9 нутагт тэв дээр ийм зэвсэг хийх чадaltaй хүн байхгүй. 9 нутагт тэвд нийтдээ 10 ч хүрэхгүй элит зэвсгүүд байгаа баха. Ихэнх нь Жан эзэнт гүрэнд байгаа. Үлдсэн 2 нь өөр бүлэгмүүдэд. Тэнгэрлэг модон элд нь элдний бурхан хөндийд. Харин өргөст хоёг нь Жэ овогт. Морон юугийн элит зэвсгийг харсан хүмүүс маш ихээр бишрэхийн зэрэгцээ. Түүний онцгой чадалд нь татагдсан юм. Гэвч бусад хүмүүстэй харьцуулахад хэд хэдэн хөгшчүүдийн царай ярвайлаа. Мэдээж тэр хөгшчүүд нь дөрвөн гоц суутнуудын бүлгэмүүдийн настангууд. Ёстой л гарах хэцүү байх хэцүү хоёрын дунд ичгүртэй байдалд орсон юм. Тэгэхээр элит зэвсэг ийм хүчтэй байдаг байх нэ. Сайн зэвсэг байна. Яг энэ үед Чүфэн тэр тэнгэрлэг модон элдний хүчинд татагдсан юм. Тэр дотор нь агуулгадж байгаа ер бусын тэмдэгнүүдийг ямар хүчтэй гэдгийг сайн мэдэрч байлаа. Тэнгэрийн төвшний дараагийн төвшний хүч элит зэвсэг дотор агуулгаддаг. Магадгүй хүмүүсийн хэлж байгаагаар элит зэвсэг дотор тулааны эзэн төвшний хүмүүс л удирдах чадах хүч агуулгадж байгаа байх. Морон найзаа, элит зэвсгээр бусдыг дарамтлах чинь гайхуулах зүйл биш үсттэй. Яг энэ үед хөнгөн инээх чимээ гарч тэр зүг рүү нь харвал бүлэг хүмүүс хурдтай ирж байлаа. Эцэст нь эрхэмсэг байдалтай залуу дөхөн ирэв. Тэр залуу 2 метр өндөр байсан ба тийм ч булчинлаг биш байв. Харин ч өндөр царайлаг төрхтэй байсан ба нөгөө дөрвөн гоц суутантай харьцуулахаар дур булаам царайгүй ч гэлээ ёстой л жинхэнэ эр хүн шиг харагдаж байлаа. Хамгийн чухал нь түүний биеэс бие бол хамгийн хүчирхэгнэ гэж байгаа айтай ер бусын авраа ялгарч тоо томшгүй олон эмэгтэйчүүдийг татав.
Түүний эрэлхэг авраам эмэгтэйчүүдийг ховсдох шиг болж байсан юм. Чэцэмэн. Яг энэ үед Гобог хэлэхээс ч өмнө Чүфэн тэр залуугийн хэн гэдгийг мэдсэн юм. Түүний хойно дагаж явж байсан хүмүүс нь бүгд Жеовгийнх байснаас гадна биес ялгарх аврааг хараад л Чүфэн түүнийг таньсан юм. Тэр бол Жеовгийн ирээдүйн ахлагч Жэцэмэн. Чэцэмэн, чи харин надтай тулдах эрхтэй хүн шүү. Ягд элит зэвсгээ гаргаж ирээд надтай тулдаж болохгүй гэж гэд Морон юу Жэцэмэний нүд рүү ширтэн хэллээ. Наадахыг чинь л хүсч байлаа. Гэнэт Жэцэмэний биеэс гэрэл цацран алга болчихов. Тэр эргэж гарч ирэх үедээ Морон юугийн урд зогсож байсан ба аимшигтай авра агуулсан цусан булаан манан Жэцэмэнийг тойрон хуйлран гарч Морон юу руу дайрав. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 345 дугаар анги. Тулааны төвшин ил болсон нь. Цусан улаан манан маш догшин байсан ба дотор нь хэдэн 10,000 өргөснүүд агуулгадж байв. Тэр мананд баригдах юм бол бие дээр гарцаагүй хэдэн 10,000 нүхтэй болж өөхөх үйц. Түүний дайралтыг харсан Морон юугийн ч царай ховирч хойш ухрахтаа өнөөх дөрвөн гоц суутнуудыг дарж байсан энергийн даралтаач татаж явлаа. Морон юу ухарчихлаа. Жэцэмэн Морон юуг хүчээр ухраачихлаа. Гайхалтай 9 нутгийн залуу үеийнхнээс хамгийн шилдэг нь Жэцэмэн гэлцдэг. Ингээд харсан чинь үнэхээр л тийм байна шүү. Жэцэмэний дайралтыг харсан хүмүүс гүн цочролд орсон юм. Адилхан Тэнгэрийн 1-р төвшин, адилхан элит зэвсэгтэй байж Жэцэмэн Морон юугээс илүүрхэж чадаж байна гэдэг Морон юугээс хамаагүй өндөр чадвартай гэсэн үг. Морон юуг ухрах үед Жэцэмэн араас нь хөөлгүй цусан улаан мананга хураагаад газар хэвтэх дөрвийг босхон ингэж хэллээ. Найзуудаа, бэртээгүй үз. Тийм ээ, Цэмэн тусалсанд баярлалаа. Морон юу бол нэмэргүй амтэн. Элит зэвсэгтэй болохоор л ингэж дураараа ашиглаж байгаа юм. Элит зэвсэггүй байсан бол би түүнийг гарцаагүй дийлнэ. Харамсалтай нь чи бид хоёрт элит зэвсэг байхгүй. Ганц Цэмэн л түүнийг айлгаж чадна. Дөрвөн гоц суутан Жэцэмэнд талархахын зэрэгцээ Морон юуг доромжлохоо мартсангүй. Тэдний үгийг сонссон Морон юу хүйтнэр хоолоогоо засаад Тэнгэрлэг модон элдээ нуруунд дээрээ хураагаад ингэж хэллээ. Жэцэмэн, чиний элит зэвсэг ашиглах чадвар минийхээс илүү юм. Гэхдээ чи надаас төрүүлж Тэнгэрийн төвшөнд орсон болохоор л тэр. Удахгүй би Тэнгэрлэг модон элдээ бүрэн эзэмшихээр чамтай ахаад нэг үзнэ гайгүй. Хэдийд ч нээлттэй шүү. Гэж Жэцэмэн айсан шинжгүй хариуллаа. Түүний ер бусын хааны аавра эргэн тойрныг хожив. Жэцэмэний сүр хүч олон ч гоо бүсгүүчүүдийн сэтгэлийг булааж өмнөх үеийн настангууд түүнийг зогсолтгүй магтсаар байлаа. Цэмми аха, тэнд угаа нусгай бол Жэбуфаныг хүн дээр шархтуулсан Чүфэн. Яг энэ үед Жэовгийн гишүүд гүн ирээд Чүфэн рүү чэжлэн хэллээ. Өө, Цэмэн, Жэбуфан чинь чиний дүү биш үү? Тэр жаал дүүг чинь гэмтээс юм уу? Яасан ч монхог амтан битэ. Найз нь чиний өмнөөс түнд хичээл заагаад өгье. Түүний үгийг сонссон Тан Ишүү, Сон Цимфэн, Ба Юнфэй, Лиу Шяо Яо дөрөв Жэцэмэнийг ам нээхээс ч өмнө Чүфэн рүү ширтэн хэллээ. Та нарын сайн санаанд талархлаа. Гэхдээ энэ ховын асуудал болохоор би өөрөө шийдэе. Гэд Жэцэмэн Чүфэн рүү ширтэв. Яг энэ үед үл үзэгдэх хоёр хурцэлд Чүфэний биеийг сөлбөн зүрхийн сийжих болж ухаан балартаж газар сөхрөх шахлаа. Азар Чүфэний сүнсний хүч маш хүчрэхгээс гадна Тэнгэрийн цахилгаан судсаар нь гүйж байгаа болохоор түүний үл үзэгдэх дайралтыг хамгаалж чадсан юм. Гэвч Чүфэний царай нь хормын дотор цонхиж том хөлс духнаас нь урсаж амьсгаан давхцаж эхэллээ. Чүфэн зүгээр үү? Үнийг харсан Гүбоч Чүфэнийг түшин асуулаа.
Адилхан ертөнц бүтээгч болохоор тэр Жэцэмминий харц маш хүчирхэг энергийн даралт агуулж байгааг анзаарсан. Би зүгээрээ гэд Чүфэн толгоогоос ихсрэн ингэж бодлоо. Жэцэммийн дэндүү хүчирхэг байна. Саяын харцсан л намайг нэвт харах шиг болж ухаан алдуулах шахлаа. Тэгэхэр энэ цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгчийн хүч байх нэ. Парафаундын 3 дугаар төвшин. Чи овоо хүчтэй л юм. Гэхдээ миний дүүг иймхэн хүчээр гэмтэн гэдэг яасан их зоригтой юм гэж Жэцэммийн хүүтнэр хэллээ. Юу? Парафаундын 3 дугаар төвшин гинэ? Чүфэн, чи парафаунд төвшөнд орчихсон юм уу? Түүний үгийг сонссон Гобо маш ихээр цочордов. Гэд Чүфэн толгой дохлоо. Тэнгэр минь, чи бүр парафаундын 3 дугаар төвшөнд орчихсон юм уу? Чүфэнийг толгой дохихыг харсан Гобогийн амн ангаан гөлрөв. Нэгхэн жилийн өмнө Чүфэн дөнгөж өөслийн 1-р төвшөнд байсан. Ганц жилийн дотор Гобогийн төвшинг гүйцэх үед л тэр аль хэдийн ер бусын гот суутан болчихсон байсан. Гэтэл одоо парафаундын 3 дугаар төвшөнд орчихсон байгаа нь Гобог хол хайчихсан байна. Парафаундын 3 дугаар төвшин гэсэн үү? Тэр хүү юу? Ийм жаахнараа парафаундын 3 дугаар төвшөнд орчихсон юм уу? Тэр ер бусын гот суут хүү бол та? Тэр гот суут нь ч үнэн л дээ. Гэхдээ Жэцэмминий дүүг гэмтээж Жэцэмминийг хэлгэнүүлсэн болохоор хичнээн гот суутан байсан ч түүнийг аврах хүн байхгүй л болов. Харин тийм ээ. Жэцэммин бол залуу ихний хамгийн шилдэг нь. Одоогийн 9 нутагт твийн хамгийн шилдэг гот суутан. Тэр хүү Жэцэмминийг хэлгэнүүлнэ гэдэг өглөө ирж байгаагаас ялгаагүй. Иймэрхүү гот суутнууд өргөлжил бардам байдаг. Тэдний бардам зан нь тэдний үхлийн шалтгаан болдг юм да. Хамгийн тод жишээ нь тэр хүү байна. Энэ үед хүн бүрийн л анхаарал Чүфэн дээр төвлөрөв. Түүний залуу нас парафаундын 3 дугаар төвшинг харсан хүмүүс бүгд л түүнийг жинхэнэ гот суут гэж бодсон юм. Гэвч олон хүн Чүфэн Жэцэмминийг хэлгэнүүлсэн болохоор гарцаагүй үхнэ гэж бодож байсан юм. Тийм ч учраас харж байсан хүмүүс бүгд л Жэцэммин түүнийг яаж болгож тавихыг хүлээж байлаа. Чүфэн, чи миний дүүг гэмтээж хязгааргүй газар доорх ордны шалгалтыг давах аргагүй болгосон. Чи үнэхээр хүн чанаргүй юм аа. Азурын нутгийнхан бүгд чам шиг бусдын ирээдүгээр тоглох дуртай хүмүүс байдг юм уу? Жэцэммин Чүфэний өмнө ирээд аянга мэт чангаар хашгиран Чүфэнийг байцаалаа. Түүний аянга мэт хоол Чүфэний чихэнд цуурайтан үл харагдах дууны долгион биерүүн дайрч байв. Гэвч Жэцэмминий үгийг сонсвол тэр Азурын нутгийн зам тианыг доромжилж байсан юм. Жэцэммин, битгий буруу зөвийг холиод бай. Жэбуфан хүмүүстэйгээ нийлж Чүфэн рүү эхэлж дайрсан. Чүфэн бие хамгаалах гэж л тэднийг гэмтээсэн. Хүн буруутгамаар байвал арчаагүй овгийнхон хүмүүсийг л буруутгах. 20 гаруй парафаунд төвшний хүмүүс Чүфэний үүслийн 9-р төвшний энергид ялагдсан. Яасан? Танаа Жэ овгийн залуу үеийнхнээс Чүфэнийг дийлэх хүн байхгүй болохоор чи өөрийн биеэр гарч ирээ юу? Яг энэ үед Гобо Чүфэний өмнө зогсоод чангаар загналаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 346 дугаар анги. Өст дайснууд. Би Чүфэнтэй ярьж байна. Миний яриаг тасалдаг чи хин юм? Гобогийн асуултыг сонссон Жэцэммин хөмсгөө зангидан хүйтнээр ширтлээ. Үгэндээ эзэн болох чадалгүй бол зодуулах нь зөв штэ. Яхаараа чи оролцдог юм Жэцэммин? Яг энэ үед өөр нэгэн хоолой хүмүүсийн дундаас гарлаа. Тэр хоолой ус мэт дөлгөөн мөртлөө аянга мэт тесрэлттэй байсан юм. Ахин нэг тэнгэрийн төвшний хүн. Тэр зүг рүү харвал ертөнцийн сүнс бүлгэмийнхэн ирж яваа харагдав. Тэднийг ахалж байсан хүн нь царайлаг залуу байсан ба их л дөлгөөхөн харагдав. Тэр гартаа өдөн дэвүүр бариад эрхэмсэг гихч нь алхан ирлээ. Жэцэммин дээлдэшгүй аавраатай бол өнөөх залуу ус мэт дөлгөөхөн аавраатай байсан юм. Гэвч түүнийг харсан хэнд ч энэ залууг хэлгэнүүлж болохгүй гэдэг мэдрэмж өөрийн эрэхгүй төрдөг. Зонги баха. Түүнийг харсан Гобо баярлан хашгирлаа.
Шүү зонгио, ертөнцийн сүнс бүлгэмийн шилдэг сурагч. Яг энэ үед бүгд л тэр залууг таньсан юм. ертөнцийн сүнс бүлгмийнхэн Жеовогт тааруу харилцаатай болохоор хүн бүрэл юу болох бол гэхээс тэсэн ядаж байв. Жэцэммийн Шүү зонгио хоёр бол өст дайснууд. Тэр хоёр таарах бүрт том жижиг маргалдаан үүсдэг. Тийм ч учраас тэднийг нэг дор харсан хүмүүс юу болох бол гэхээс тэсэн ядаж байсан юм. Шүү зонгио, юунда бусдын хэрэгт хошуу дүрээд байгаа юм? Гэж Жэцэммийн хүйтнэр ширтлээ. Чүфэн Гүбо хоёр бол манай ертөнцийн сүнс бүлгмийнх байтал ягд бусдын хэрэг гэж гэд Шүү зонгио тоосон шинжгүй инээмсэглэлээ. За яхав, чамайг тэднийг хамгаалж чадахыг чинь харъя л да. Гэд Жэцэммийн биесээ өнөөх цусан улаан мананга гаргав. Энэ удаа элит Зевсгийн хүч өмнөхөөсөө хэд дахин хурдан аимшигтай байсан нь тэр Шүү зонгиог нэг дайралтаар дуусгахыг хүссэн нь элт байв. Жэцэммийн, чи өөрийнхөө хүчээр намайг дийлэхгүй болохоор элит Зевсгээ ашиглаж байна уу? Харамсалтай нь чи ганц элит Зевсгтэй биш шүү. Улаан мананг харсан Шүү зонгио айсан ч шинжгүй инээмсэглэх үед нарны туяа мэт алтан цацраг биеэс нь цацарлаа. Хамгийн гайхмаар нь алтан туяа цацрах үед ууртай архираан сонсогдож эхэлсэн юм. Мөн удалгүй алтан туяан дунд алтан луу тодрон гарч ирэв. Бүүм! Элит Зевсгнүүдийн аимшигтай хүч хоорондоо мөргөлдөх үед уулын оргил шичирч найгах шиг болов. Элит Зевсэг байна. ертөнцийн сүнс бүлгэмд яагаад элит Зевсэг байдаг вүлээ? Яг энэ үед Жэцэмминий итгэлээр дүүрэн царай нь ховрон алга болов. Түүний санаж байгаагаар ертөнцийн сүнс бүлгэмд ямар ч элит Зевсэг байгаагүй. Тэр бол Жан эзэнт гүрний алтан луун хуйг гэдэг элит Зевсэг. Манай ертөнцийн сүнс бүлгмийн ахлагч маш өндөр үнээр тэрийг Жан эзэнт гүрнээс худалдаж авсан. Шүү зонгио ахыг Жэцэмминий доор оруулахгүй тулд шүү дээ. Гэж Гүбо Чүфэний чихэнд шивнэн хэллээ. Өө! Энэ үед Чүфэн өөрийн ирэхгүй гайхширсан юм. Тэр элит Зевсэг Жан эзэнт гүрнээс авахын тулд ямар их төлөөс төлснийг төсөөлж байсан юм. Шүү зонгиог элит Зевсэгтэй байна гэж төсөөлсөнгүй шүү. ертөнцийн сүнс бүлгэмийнхэн өөрсдийгөө сайн далдалжээ. Анх Жэцэммийн өөрийнхөө хүчээр Шүү зонгиог ялна гэд элит Зевсгээ ашиглалгүй тулдсан ч тэнцээд дууссан гэсэн. Одоо хоёулаа элит Зевсэгтэй болчихсон болохоор энэ тэнцүү хэвээрээ гэсэн үг. Тэгэхээр 9 нутагт тэвийн хамгийн хүчрхэг гэсэн цол Жэцэммийн Шүү зонгио хоёрт хоёуланд нь очно гэсэн үг биш үү? Хүмүүсийн хэлснээр Шүү зонгио Жэцэммийн хоёрын авьяас бэлэг хүч чадал сүнсний хүч бүр сүнсний тойргийн чадвар нь хүртэл адилхан. Тэд тулалдах бүртээ тэнцээд дуустдаг. Одоо тэд нэг нэгнээ ялахыг хүсвэл элит Зевсгийнхэн хүчийг бүрэн төгс гаргах хэрэгтэй гэсэн үг. Байдлыг харсан Жэцэмминий биен дээр цусан улаан тэмдэгнүүд ундран гарсаар биеийн бүрхсэн цусан улаан хуйг болов. Түүний хуйг нь хүмүүсийг айдас давтуулахаар тийм мэдрэмж төрүүлж байлаа. Гэвч Шүү зонгио ч зүгээр суусангүй. Түүний биеэс цацрах алтан туяа улам тодорсоор бие нь алтан хуйгаар хучив. Түүний алтан хуйг дээр сүр жавхлант алтан луу холхон харагдана. Тэднийг тулалдах үед уулын оргил тэр аяараа доргиж хаасайгүй газар хагарсаар байлаа. Ийм байдалд Чүфэн бэтгий хэл хүчрхэг настангууд хүртэл өөрсдийн эрэхгүй хоош ухарцгаав. Болохгүй нэ. Элит Зевсгийн хүч дэндүү хүчрхэг байна. Энэ маягаараа уул тэр чигээрээ устгах нь. Хурдтай тархаж байгаа цууралтыг харсан алдарт тосгоны настангуудын санаан зовж эхэллээ. Тэнгэр хүртэл доргох шиг болох үед хүмүүрэл толгоогоо өндийлгүн дээшээ хараад элит Зевсгээс болж биш, агаар дээр зогсож байгаа хүнээс болж тэнгэр доргсныг олж мэдсэн юм. Тэр хүний биеэс ер бусын гэрэл цацарч байсан болохоор царай нь харагдахгүй байлаа. Гэхдээ түүний хувцс баруун зүүнгүй найгаж, гарынх нь барил гэрлийн хурдаар солигдож ам нээлээ. Алдарт Тэнгэрийг хуваагч гар!
Тэр хүн үгээ хэлж дуусаад гэрлийн цацраг болж нүд ирэмхийн зур Жэцэмийн шүү зонгио хоёрын голд буулаа. Бүүм! Түүнийг газардах үед тэнгэр газрыг хуваах чадалтай энергийн тесрэлт болов. Урд игнэнд зогсож байсан Чүфэний хувьд тэр энергийн тесрэлт нь үхлийн аюултай байсан юм. Азар үзэгчдийн дунд байсан болон урд игнэнд байсан цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгчдийн хамгаалтын ачаар гэмтэлгүй өнгөрч чадсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 347 дугаар анги. Сөрдүүлэг. Ямар хүчтэй юм бэ? Тэгэхээр энэ 9 нутагт твийн хамгийн хүчрхэг гоц суутнуудын тулаан байх нэ? Сүнсний тойргийн эргэн тойронд хуйлрах энергийн тесрэлтүүдийг харсан Чүфэн гүнзгий амьсгаа аван зогслоо. Гэвч Чүфэн тэдний тулааны дундуур хэн орсныг ихэд сонирхож байсан юм. Учир нь Чүфэн өөрийнхөө сүнсний хүчээ ашиглан тэр хүнийг судлахад залуухан хүү байгааг олж мэдсэн. Ганц Чүфэн ч биш, тэнд байсан бүх хүмүүс л хэн тулааны дундуур орсныг мэдхийг хүсч байлаа. Эцэст нь энергийн тесрэлтүүд ч намжиж сүнсний тойрог нээгдэх үед 3 хүн гарч ирлээ. 3 дахь хүн нь Чүфэний мэдэрсэн шиг залуухан хүү байсан юм. Тэр залуугийн ховцыг харсан хүмүүс бүгд түүнийг алдарт тосгоны шилдэг сурагч Лиу Зизүн гэдгийг танилаа. Ли Зизүн байжээ. 2 гоц суутны элит зэвсгийн тулааныг зогсоосонд гайхах зүйл алгаа. Арай түүнд ч бас элит зэвсэг байгаа юм биш үсттэй? Үгүй ээ, алдарт тосгонд элит зэвсэг байх учиргүй. Түрүүн Лиу Зизүний хэлснийг сонсоогүй мó? Тэр бол алдарт тосгоны 9 бусын тулааны техник, алдарт тэнгэрийг хуваагч гар. Жинхэнэ алдарт тэнгэрийг хуваагч гар мөн байна. Энэ тулааны техникийг элит зэвсэгтээ дүүцхүүц гэж бодож байсангүй шүү. Эргэн тойрны хүмүүсийн яриаг сонссон Чүфэний сонирхол ихээр хөдөлж, тэр техникийн талаар мэдхийг хүсэн Гүбогоос ингэж асуулаа. Тэдний яриад байгаа онцгой тулааны техник нь ямар юм байдгийг? Ийм их хүчтэй байгааг бодоход. Чүфэн, чи 9 нутагт твийн хамгийн хүчрхэг техник 8 дугаар зэрэглэлийнх байдгийг мэднэ үсттэй? Гэхдээ 8 дугаар зэрэглэлийн техник маш ховор байдаг. Манай ертөнцийн сүнс бүлгэм Ж-овогт хоёрт ч байдгүй тийм ховор зүйл. Гэхдээ алдарт тосгон энэ ховор техникийг эзэмшдэг юм. Жан эзэнт хүрнээс гадна алдарт тосгон л ганцаараа 8 дугаар зэрэглэлийн техниктэй. Тэр техник нь алдарт тосгоны суурь болсон гэхэд болно. Алдарт тэнгэрийг хуваагч алган сурахад маш хэцүү. Алдарт тосгоноос маш цөөхөн хүн л энэ техникийг сурч чадсан байдаг. Бас энэ техникийг хийх гэж их уддаг болохоор нэгin эсрэг нэг тулаанд хийж болохгүй. Энэ техникийг хийж байхад хүнээр хамгаалуулах хэрэгтэй болно. Гэхдээ л энэ техникийн хүч нь аимшигтай. Амжилттай хийчих юм бол төрөүний Ли Зизүний хийсэн шиг элит зэвсэгтээ дүүцхүүцэх хүчрхэг болно. Мэдээж Лиу Зизүний амжилттай техникээ хийсэн шалтгаан нь гэвэл түүнд хангалттай цаг байсан болохоор л тэр гэж Гүбо тайлбарлав. Алдарт тосгоны алдарт тэнгэрийг хуваагч алга үнэхээр 9 бусын юм. Зизү найзаа, би чамтай тулдахдаа элит зэвсэгтэй байхгүй л бол чамайг ялна гэж үлгэр юм шиг байна. Гэж шүү зонгио дурамчхан хэллээ. Тулааны зогсоосонд түүний дургу хурж байсан юм. Зонгио найзаа, битгий тоглоод бай. Манай алдарт тосгоны энэ техник хүчрхэгч гэлээ нэгin эсрэг нэг тулаанд хийхэд тун хэцүү. Гэж Лиу Зизүн инээмсэглэн хэлв. Өө, чиний хэлснээр бол алдарт тэнгэрийг хуваагч алгыг ямар ч нөхцөлд хэрэглэж болдог байсан бол чи бид хоёрыг ядах юмгүй ялна гэсэн үг үү? Гэж Жэцэмийн бассан аятай хэллээ. Цэмийн зонгио найзуудаа, битгий намайг шахаанд оруул л та. Та хоёрын тулаанд зөвшөөрлгүй орсноо мэдэж байна л да. Гэхдээ энд сүйн цуглаан болох газар шүү дээ. Та хоёрын элит зэвсгүүд хэтэрхий хүчтэй болохоор сүйн цуглаан болох газрыг сүйтгэчихвэл би тосгоны ахлагчид юу гэж хэлэх юм? Гэж Лиу Зизүн инээмсэглэн тайлбарлав. Зизүн, би танаа алдарт тосгонд нүүр өгөхгүй байгаа юм биш. Танаа тосгоны дүрмийг нэг хүн зөрчсөн болохоор л би өөрийн биеэр арга хэмжээ авч байна. Гэж Жэцэмийн хэллээ. Энэ Ли Зизүн бүгдийг ажиглаж байсан болохоор юу болоод байгааг сайн мэдэж байгаа.
Хэсэг бодсны дараа тэр Чүфэний өмнө ирээд инээмсэглэн хэллээ. Дүү минь, чамайг хэн гэдгэв? Чүфэн. Чүфэн дүү байх нэ? Чүфэн, би чамайг Жэбуфантай ямар өстөг мэдэхгүй л дээ. Гэхдээ Жэбуфан одоо чамаас болж бэртчихсэн байгаа. Энэ хэрэг манай алдарт тосгоны газар нутаг дээр болсон болохоор би шүүлт хий. Ингэвэл яаж вэ? Том асуудлыг жижигхэн болгоод жижигхэн асуудлыг юу ч биш болгоё. Жэбуфаны ах Жэцэмминээс уучлалт гуйчих. Тэгээд л энэ асуудал эцсүүлнэ. Ямар вэ? Лив Зизүүний царай ээлдэг харагдахч хоолойны өнгө хүчилсэн аятай хэллээ. Харцанд нь хүртэл сөрдүүлсэн шэнж тодорч байгаа нь тэр Чүфэнийг хүчээр уучлалт гуйлгаж энэ асуудлыг цэглэхийг хүссэн нь тод байв. Чүфэн юуг хамгийн их үзэн яддаг вүлээ? Хүн түүнийг сөрдүүлэхийг. Бас юу ч болж байсан тэр Жэцэмминээс уучлалт гуйхгүй. Тийм ч учраас Чүфэн хүйтнэр инээмсэглэн хэллээ. Шүүлт хийн гэсэн үү? Чи ингэж шүүлт хийдэг юм уу? Би анхнаасаа ямар ч буруу зүйл хийгээгүй байж яхаараа уучлалт гуйх ёстой гэж. Чи алдарт тосхных учраас энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэх ёстой. Шүүлт хийхээс өмнө юу болсныг сайн судал. Чиний энэ үйлдэл чинь шүүлт биш, харин сүрдүүлэг байна. Чүфэний үгийг сонссон хүн бүрийн царай маш ихээр ховирч чив чимээгүй болчихов. Тэд Чүфэний үйлдлийг хараад сүнсээ зайлтал айсан юм. Шүү зонгио хүртэл байдал бишцснийг гадарлан хөмсгөө зангидан зогслоо. Лив Зизүүн ямар байр суурьтай вүлээ дээ. Тэр бол алдарт тосгоны шилдэг сурагч. Жэцэмминтэй энэ тэнцүү тулдах чадвартай нэгэн. Хэрвээ тэд адилхан байр суурьтай байсан бол Шүү зонгио Чүфэнийг өмөрч чадна. Гэхдээ тэдний байр суурь адил биш ээ. Чүфэн эдгээр үгээ хэлэхдээ Лив Зизүүнд нүур өгөхгүй гэдгээ маш тодор харуулж байна гэсэн үг. Тэгснээр Шүү зонгио чи яахаа мэдэхгүй болсон юм. Лив Зизүүн одоо яах чгүй байж болох ч ирээдүйд гарцсаагүй Чүфэнээс хариу аавна. Мэдээж Чүфэн бас энэ талаар сайн мэдж байгаа. Гэхдээ Чүфэнд нэр төргөж бий. Тэр хизээч бусдын өмнө толгой бөхихгүй. Үүнээс болж шин дайсантай болсон ч хамаагүй. Баатар эрийг алж болно, харин доромжилж болохгүй гэсэн мэргэн үг шиг Чүфэн хизээч бусдад доромжлуулахгүй. Сайхан хэллээ. Хүмүүрэл Чүфэнийг том асуудалд орлоо гэж бодож байтал цоглог хоолой гарлаа. Хоолой гарсан зүг рүү харуул холгүйхэн нэг бул чулуун дээр залуухан хүү сууж байв. Тэр хүү алгаа ташин Чүфэнийг дэмжсээр байсан юм. Тэр бол донтой хөгшин Ванцяныг алсан Жан Вушан. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 348 дугаар анги. Хэн чамд тэмэх итгэл өгөөв? Тэр чинь Жан Вушан бол хязгааргүй газар доорх ордны шалгалтанд төрүүлсэн 15 настай профаундын 9 дугаар төвшний хүү. Бас түүний гарал үүсэл нь тодорхойгүй. Хэнч түүнийг юм уу багшийн хаанхын хэн гэдгийг мэдэхгүй. Хэнч Жан Вушаны жинхэнэ нэрийг мэдэхгүй. Гэхдээ хүн бүрл түүнийг жинхэнэ Годсууд гэдгийг мэднэ. Жэцэммин Шүү зонгио хоёрыг даван гарахаар тийм Годсуутан. Тийм болохоор хинч тэр хүүг дорд үзэдэггүй. Жан Вушан гараа чулуун дээр тавин түлхэхэд угсхийн харайн хүмүүсийн дунд бууж ирлээ. Лив Зизүүн, Чүфэн чамайг дорд үзэж байгаа юм биш. Харин чи алдарт тосхны шилдэг сурагч байж асуудлыг үнэхээр шудраг бус шийдвэрлэж байна. Гэж Жан Вушан айсан ч шинжгүй Лив Зизүүнийг шөөмжлөв. Байдлыг харсан эргэн тойрны хүмүүс бүгд гүнзгий амьсгаа авцгаалаа. Гэхдээ Чүфэн түүний ямар чадалтайг сайн мэднэ. Тэгвэл чи шийдэлтэй. Би энэ асуудлыг яаж шударгаар шүүх юм? Гэж Лив Зизүүн ямар ч нүүрний хувирал гаргалгүй асуув. Амархан биш гэж юу? Зүгээр л тэднийг хооронд нь тулдвал ялагдсан нь уучлалт гуйж бурууга хүлээн үз. Гэж Жан Вушан бардам хэллээ. Түүний үгийг сонссон хүн бүрийн л эрүү мулт үсрэг шахав. Хүн бүрл түүнийг Чүфэнд тусалж байна гэж бодож байтал харин ч эсрэгээр тамийн тоогоо руу чулуудах шиг болчихов.
Парафаундын 3-р төвшний Чүфэнийг Тэнгэрийн 1-р төвшөнд байгаа Жэцэмминтэй тулалдуулах нь үхэл рүү нь явуулж байгаагаас өөрцгүй үсттэй. Чи сайхан санаа гаргалаа. Гэхдээ Чүфэнд тулдах зориг байхгүй үз гэж Жэцэммин инээмсэглэн хэлээд Чүфэн рүү ширтлээ. Чи тэнэг юм уу? Гэвч Жан Вушан ямар ч нүүрний хувирлгүй Жэцэмминийг доромжлов. Чи түүнийг сонссон Жэцэммин маш ихээр уурлаж байсан ч Жан Вушаны гарал үүслийг сайн мэдэхгүй болохоор төвчээд өнгөрлөө. Жан Вушан шиг гоцсуутныг хаанаас ирснийг таах тийм ч хэцүү биш байсан юм. Хамгийн өндөр магадлалтай таамаг нь Жан эзэнт гүрэн. Тиймээс Жан Вушан энд дураараа дургсан ч түүнийг зогсоож чадах нэг ч хүн байхгүй. Хүн бүрэл тийм зүйл болохгүй гэдгээс айж байсан юм. Тэд Жан Вушаныг Жан эзэнт гүрнийх байх гэдгээс айж байсан юм. Би юу гэж? Миний буруу юм уу? Би үгээ хэлж дуусаагүй байхад чи түүнийг зориггүй гэж хэлж байна. Чи тэнэг биш юм бол өөр хин юм? Гэж Жан Вушан ширүүнгэгч нь ширтэн хэллээ. 30 дөхөж яваа насанд хүрээгүй хүүхэдтэй тулдах гэж байж нөгөөхөө зориггүй гэж бардам хэлж байдаг. Чамд ичхнүүр гэж байна уу? Би Жэцэммин ууралснаасаа болж нүд нь улаас ч нүүр нь хөх яган болж хувирв. Яаж ч харсан тэр дөнгөж 20 гарч яваа царайлаг залуу байхад түүнийг 30 дөхөж яваа гэж зүүрлсэн болохоор дэлбэртлээ ууралсан юм. Чи юу гэж? Сайн сонс. Чи Чүфэнтэй тулдмаар байвал шудраг байх ёстой. Яаж шудраг байх юм гэж үү? Адилхан тулааны төвшөнтэй болоход л болно. Чи цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч үсттэй. Тулааны хүчээ доош дарах бол чамд асуудал биш үсттэй. Чи тулааны төвшнээ Парафаундын 3 хүртэл дарах юм бол Чүфэнтэй адилхан хүчтэй болно. Тэр үед та хоёр тулдах юм бол жинхэнэ шудраг тулаан болно. Чи зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу? Гэж Жан Вушан Жэцэммин рүү чэжлэн асуулаа. Яагаад зөвшөөрөхгүй гэж? Гэд Жэцэммин хүйтнээр хэлв. Тэр Жан Вушаны гарал үүслээс айгаагүй байсан бол аль хэдийн энэ нусхыг алчсан байх байсан юм. Чүфэн, чи яах юм? Гэж Жан Вушан Чүфэн рүү бардам гэгч нь ширтэн асуув. Зөвшөөрч байна. Гэд Чүфэн хөнгөн инээмсэглээд өөрийн ирэхгүй ураг шалхлаа. Хэрвээ адилхан тулааны төвшөнтэй бол Чүфэнд Жэцэмминээс айх шалтгаан байхгүй. Элит зэвсэгтэй байсан ч айхгүй. За, нэгэнт хоёулаа зөвшөөрснөөс хойш тулалдцгаая. За, бүгдээрээ хойшоо олцгоо. Тэдэнд тулдах зай гаргацгаая. Тэнд байгаа ертөнц бүтээгчид уулын ориглыг нурхаас сэргийлж сүнсний тойрог бүтээгээд. Асуудлыг шийдснийхэн дараа Жан Вушан эргэн тойрныхон хүмүүст тушааж эхлэх үед хэнч түүний үгийг сөрсөнгүй. ертөнцийн сүнс бүлгэн болон Жэовгийн цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгчид хүртэл түүний заавраар ажилласан юм. Бүх зүйл бэлэн болсны дараа Жан Вушан Жэцэммин рүү заагаад "Өөнөр шудраг байх үүднээс чи цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгчийн хүчээ ашиглаж болохгүй. Эчгүүртэй байдалд ормооргүй байвал элит зэвсгээ хэрэглэж болно шүү." Жан Вушаныг холдсны дараа Жэцэммин түүний үгэнд орж тулааны төвшнээ Тэнгэрийн 1-ээс Парафаундын 3-р төвшөнд ордлон дарлаа. Үүнтэй зэрэгцэн Чүфэнч авраага ахиж нуулгүй ил болгон этгэл дүүрэн задгай талбай руу алхлаа. Чүфэн тулдахыг зөвшөөрчлөө. Хэн ялна гэж бодож байна? Асуух хэрэг байна уу? Жэцэммин 9 нутагт твийн шилдгээр тодорсон нь цаасан малгай гэж бодоо юу? Тэнгэрийн 1-р төвшний хүчгүй байсан ч түүний тулааны хүч нь Чүфэнийхээс хав илүү байгаа. Тийм шүү. Шүү зонгиугаас гадна хинч Жэцэмминтэй адил төвшөнд байхдаа энэ тэнцүү тулдаж чадахгүй. Тэр Парафаундын 9-р төвшөнд байхдаа элит зэвсгээ ашигладаггүйгээр Тэнгэрийн 1-р төвшний хүнийг алсан гэсэн. Тийм хүчтэй юм уу? Парафаунд төвшин Тэнгэрийн төвшин хоёрын зүрүү асар их үздэй. Тэгэхэр Чүфэн гарцаагүй ялагдана гэсэн үг үү? Азуура нутгийн юмнууд ямар л ойлг байв гэж. Тэр өөрийгөө л доог тоху болгох гэж байгаа юм. Яг энэ үед уулын оргил дээр цуглах хүмүүс нэмэгдсээр байв.
Сүүн цуглаанд оролцох гэж ирсэн залуу үеийнхэн ч бай, алдарт тосгоны уугуул сурагчид ч бай, бүгд л энэ тулааныг үзэхээр цуглаж байлаа. 9 нутгийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс энд цугласан юм. Жэцэмийн ч эргэн тойрноос сонсогдох Магдалины үгсэд баярлан Чүфэн рүү бардам гэгчин ширтээд ингэж хэллээ. Мэддэг чаддаг бүх юмаа хийгээрэй дээ. Би ямар ч тулааны техник ашиглалгүй, чамайг нэг гараараа ялах болно. Жэцэмийн бардам зан өөрийн яаж дорд үзэж байгааг харсан Чүфэн тоосон шинжгүй инээмсэглээд ингэж хэллээ. Хэн чамд тийм итгэл өгсөн юм? Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.